Барилгын фасад нь зөвхөн үзэмж төдийгүй бат бөх урт удаан эдлэгээтэй байх нь чухал. Тэгвэл өнөөдөр бид таныг файбер цемент фасадтай танилцуулах болно. Энэ материал нь орчин үеийн барилгын дизайны салшгүй хэсэг болсон төдийгүй байгалийн нөхцөлд тэсвэртэй олон талт шийдэл юм. Тэгвэл энэхүү материалыг анх хэн бүтээснийг баг зэрэг судлаад үзье. Австри гаралтай Людвиг Хартшиг 1894 онд Австрийн Беклабрук хотод файбер цементийг анх бүтээсэн. Тэрээр цемент, ус болон асбестийн утаснуудыг холин картонын хавтангийн машинд хийж нэмгэн хавтан үүсгэсэн байна. Ийхүү тэрээр өөрийн бүтээлээ Eternit нэрээр патентлуулжээ. Гэвч 1970 онд асбесттэй холбоотой эрүүл мэндийн эрсдлүүд өргөнөөр танигдж, Америкийн нэгдсэн улсын засгийн газар асбестийг хязгаарлах хуулиуд баталжээ. 1980 оны дунд үед нэгэн барилгын материалын компани асбестийн оронд ургамлын утас ашиглан шинэ төрлийн файбер цементийн найрлагыг боловсруулан гаргаснаар энэхүү материалын үүсэл тавигдсан байна. Давуу талууд: файбер цемент фасад нь өндөр температур, чийгшил, нарны хит ягаан туяа зэрэг байгаль орчны ямар ч нөхцөлд тэсвэртэй. Энэ фасад нь А1 стандартын гал тэсвэрлэх зэрэглэлтэй учраа орчин үеийн барилгын фасад хананд түгээмэл хэрэглэгддэг. Мөн ус чийг мөөгөнцөр давтдаггүй тул барилга урт удаан хугацаанд гоо үзэмж бүтцээ хадгална. Байгалийн гаралтай дахин боловсруулж болох материалуудаар хийгддэг тул байгальд хор хөнөөл багтай. Энэхүү фасад нь удаан хугацааны турш будаг өнгө үзэмжээ хадгалдаг. Түүнийг цэвэрлэхэд амар бөгөөд дахин будах шаардлага бага гардаг. Жишээ нь модны текстурт ойрхон харагдах загвар, хавтгай, бүлгэр гадаргуутай минималист хэв маяг, өнгөний өргөн сонголттой. Файбер цемент фасад нь бат бөх чанар, гоо зүй, цаг уурын тэсвэртэй байдлын хувьд төгс шийдэл юм. Энэ нь барилгын гадаа төрхийг сайжруулж, удаан эдлэгээтэй, засвар үйлчилгээ багтай орчин үеийн шийдэл хайж буй хүмүүст төгс тохирно. Энэ хүртэл манай бичлэгийг үзсэнд баярлалаа. Илүү сонирхолтой контентуудыг үзхийг хүсвэл манай сувгийг дагаж лайк дараад хуваалцахаа мартаоцай. Дараагийн бичлэг дээр уулзцгаая. Түр баяртай.